За сайн байцгаана уу? Манай аав ээж хоёр исэн байгаа санаас гэвэл тэгээд бид Берлин явж үзгээд манай аав явж үзмээрсэн ер нь тэгээд бид ийм шөнийн хусны галтыг суугаа явсан. Манай хотоос болохоор 8 цаг явдаг учраас за өдөр алдаад явах уу гэж бодоод шөнийн цагаар явчихгээд бидэд очсон. Тэгээд Берлиний вокзалтай буугаад төв вокзалтай буугаад гараад явж байна. Берлин Германы нийслэл хот бөгөөд 13 дугаар зууны үеэс гаралтай гэж үздэг. 20 дугаар зууны үеийн өмнө самантай түүхийн нотод тусгал болж Берлинд үлдсэн зүйл нь гэвэл баруун зүүн Германы хувааж байсан Берлиний ханы үлдэгдэл хэсэг бас юудэчүүдийн хэлмэгцэг юудэчүүдийн зориулж босгосон хөшөө тусгалт газар гэж байдаг. Би тэгэд хотын төвөө орох гээд алхаж явж байгаа замдаа Буцуурын гэдэг музейтэй даалдаа сонирхоод асуугаад үзсэн чинь нөгөө гээд тэгээд ууш сонирхсан байгаа. Энэ бол ер нь нэг том асуулт тавьдаг. Бид ирээдүйд хэрхэн амьдрахыг хүсэж байгаа юм. Энэ тэгээд 3 давхар 5,000 метр квадрат бүхий айгүй том талбайтай энэ музейд үзэсгэлэн форум лаборатори гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагддаг юм байлээ. Та бүхний харж байгаачлан энэ байлган дээр наадмын цай хураагүй суулсан. Тэгээд борооны ус бас ашиглах системтэй ер нь бол тогтвортой байдлын тэргүүлэх жишээ болсон байлаа. Тэгээд тэг эрчим хүчний байрлал гэж үздэг юм байлаа. Байдаг үзэсгэлэнгүүдийн агуулга дизайн бол ерөнхийдөө маргаантай сэдвүүдийн талаар өөрсдийнхөө үзэл бодлыг хүмүүс тэгээд нээлттэй илэрхийлж хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан улстай соёлтой иргэн нийгмийн хүрээнд бол олон нийтийн яриа хэлцээ дуу хоолойг хүрэхэд зориулж дэмжиж өгдөг газар юм байлаа. Берлинд яг энэ Шпрей гэдэг гол байдаг. Айгу 400 км өсттэй Герман болон Чех хоёр улсыг холбодог гол уусдаг. Тэгээд тэрэн дээгүүр нь бас ингээд байнгын завнаар ингээд хүмүүсийг аваад тойрон аялал хийдэг байгаа. Энэ болохоор музей Инсэл буюу музейний аал гэсэн нэртэй газар. Хаасаагүй хаашаалгаар нь ер нь бол музейнууд байдаг. Тэгээд бас тэр одоо яг энд харагдж байгаа музей ч гэсэндээ бас оронгууд ямар ч гэсэн 2 давхрт нь л өмнөгөө музей байсан. Тэгээд би тэгээд энэ төлбөрт л DDR гэдэг музейд орох гээд явсан байгаа. Энэ болохоор яг дээр үеийн 1970-аад оны амьдрал ямар хөө байсан бэ гэдгийг харуулсан музей байсан. Бүгд найрамдах Германы арчилсан улс тэр үеийн одоо цэцэрлэг ямар байсан бэ гэдгийг харуулсан болов. Орон сууц, эмнэлэг, тэр байтугай байрны цахилгаан шатнуус ямар байсан, цонхоор харахад гадаа орчин ямар байсан, одоо энэ тентхийн ажил мэргэжил эхэлдэг хүмүүс нь юу өмсдөг байсан, ямар хөө байдалтай ажлын байр байсан гэд одоо байлгахч үний байр ингээд өөрөөнийхөө ханд ажлынхаа газар ямар хөө зөв байдаг гэсэн тийм. Тэр үеийн бас хүмүүсийн чагсаал цуглаан ажилчдын баярын 5 сарын 1-ний ажилчдын баяруудад тэмдэглэж байгаа байдлыг харуулсан бичлэг. Энэ болохоор Германд ер нь Европт байдаг ингээд шалтан байдаг, бүр нүүн нүцгэн байдаг. Одоо энэ чинээс ингээд зөвхөн шалтан хүмүүс ойлсон хэсэгч гэдэг юм. Нааданд ингээд бие бүтнээр шарах гад байж идэг. Алхаа одоо ингээд зочны юу байгаа. Манай ээж суучин, бичээчи машинтэй аав суучин. Тэгээд нойлын өрөө. Тэгээд үеийн хөгжим
энэ бол Оз, Матушка, телевизийн нэвтрүүлэг тэгээд үед бүр арх тасны зүйл нь ямар байсан, ямар ном сонин уншдаг байсан гэд бүр бүх зүйл нь байсан. Тэгээд тэр үеийн одоо айлын өрөө засал чимэглэл юм харагддаг байсан. Тэгээд энэ тэр үеийн машин бас механик машин унах боломжтой байсан. Та бүхэн буцаад бол саяны хэсгэн дээр тамхи байгаа, тэр үеийн тамхи. Тэгээд манай ээж бид идчихсэн энийг бидний айгаа ховор байсан штэ гэдэг хэлсэн. Өнөөдөр манай буудлын доод байсан попкорны машин байна. Энэ ингээд тэгээд бас алхаад явчихсан чинь зүгээр бааны буудал одоо ийм гоё хуучны байдлахтай. Хойно нь бол Кадавэ гэд Берлиний алтастай одоо шопингийн дэлгүүрийн хамгийн том алтастай брэндүүдийн хувцас байдаг байгаа. За тэгээд Берлинд очсон хүн байна. Мэдээж дэлхийн 2 дугаар дайны дараагаас Германыг 2 хэсэгт баруун зүүн гэж хуваасан. Берлиний ханы үлтгэл хэсгийг заавал очиж үзэх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ доош ороод одоо Монголоо метро гэх юм уу унаан цугаад явсан. Монголд нэр метро золчвол төгжлөхгүй аюу гоё байх бах та. Тэгээд Германд амьдардаг хүмүүс ч гэсэндээ өөр хотоос ингээд амьдардаг хотоос өөр хотод очих юм бол заавал тэгээд хэрэг хоттой ингээл автобус унаа метрод юуцс дандаа нэмэлтээ билет авдаг гэсэн. Тэгээд одоо болохоор Deutschland Ticket Германд даяар явдаг тийм билет гарч ирсэн. Тэрийг аваад 49 евро төлөөд бүтэн сарын турш Германд даяар хусны галтигээс бусаад бүх төрлийн ойрын зээний унаануудад үнэгүй явах хэрэгтэй байгаа. Тэгээ би авч үйдээ тэр билетийг авч өгсөн байгаа. Одоо энэ саяны суусан метро нь болохоор бүр нэлийн хуучны метро. Тэгээ одоо хүртэл ашиглалтанд байгаад явж байгаа. Тэгээд бид одоо зүүн Герман юу нь бол явж байгаа. Тэгээ зүүн Герман нь болохоор Осын хамаалтай устай хамтарч байсан. Баруун Герман болохоор Америктэй хамтарч байсан. Тэгээд одоо яг зүүн баруун хуучны байлгууд нь одоо шинэ байлга зөндөө байлгсан байгаа ч гэсэндээ юу нь бол ерөнхийд нь хараад энэ яг аль Германд хариулагдсан гэдгийг хараад мэдхээр одоо жишээлбэл энэ хэлсэн байгаа газар бол тийм устай хамтарч байсан зүүн Герман. Тэгэнгүүт ингээд өндөө айгуу царамуутай байлгатай ч юм уу тий. Тэгээ энэ хэсэгт нь жоохон юмнууд арай хямдхан байдаг ч юм уу эсвэл орон гэргүй хүмүүс ихтэй байдаг. Ер нь харахад ялч хөгжлийнх нь талтай бол шал ялгаатай байсан. Берлиний хан дээр ирсэн байна. Берлиний хан 1961 оны 8 дугаар сарын 13-наас 1989 оны 11 дугаар сарын 9-ний хооронд баруун зүүн Германы хооронд нь хувааж байсан. Одоо хуваалтын хилийн бэхлэлтийн систем байсан байгаа юм. 1960 оноос хойш зүүн Германы эхлэлчтэн болохоор хууль бусаар хэл нэвтрхийг завцсан тохиолдолд шууд буудах тушаалыг мөсддөг байсан. Тэгээд энэ болохоор бүр албан ёсоор 1980 онд батлагдсан. Одоогийн судалгаагаар бол баруун Берлин руугаа хэл давж цогтох гэж олсон 136-аас 245 хүн ам мөрөгдсөн нь бол баттай. Тэгээ яг бүр гэнаа тийм нэрийн тоог нь бол тодорхойгүй байт юм байна.
Тэгээд бэлгийн ханыг 1989 оны 11 сарын 9-ний арай улс төрийн өөрчлөлт хийгдээ. Тэгээд албан ёсоор нурааж хилээ нээсэн байна. Тэрнээс өмнө бол ингээд хилд авах ямар нэгэн албаны журмаас ч юм хилд авах хүмүүс нь заавал хилийн зурвасаар хилчтэй дамжуулаад бүх бичвэндээ нарийн ширийн шалгуулаад тэгээд дуусдаг байсан байгаа. Тэгээд бас яг охин хүмүүс хүссэн хүн болгоны мэдээж оруулдаг байсан ойлгомжтой. Хамгийн нураасны дагаараас германчууд ингээд олон орны уран бүтээлчдийг дуусгаж хан дээр граффити зурсан байдаг юм аа. За энд явж байгаад дөрөв мөцөний адал гэжсэн болоод өнгөө мэдээ байсан. Газрын болохоор 3 төрлийн байдлаар тийм яг юм орчин шиг байлаа. Дотор нь болохоор зэжчигээ үзээ үзэсгэлэнтэй. Тэг яг би тэгийг энэ очих үед бол 3 давхраас та одоо монголоор бол 3 давхраас, германаар бол 2 давхраас нь тийм Аз болон Африкны соёлын өв тусгалт сенсорын зүйл зөндөө оруулсан байсан. Энэ байрлал давхрын талд гэх юм бол Герман, Европ орнуудад ер нь Монголын нэгдүгээр давхар гэдгийг зүгээр яг ороод байдаг давхар. Тэгээд яг хоёрдугаар давхраас нь болохоор одоо нэгдүгээр давхар гэдээ болоод байна. Энэ Африкийн модоор хийдэг баримл сэлбэрүүд янз бүрийн зэвсэгнүүд, хөгжмийн тэмцгүүд байсан. Бас яг тийм амьдардаг дэдвийн байсан зав гэх мэт юм бол аюу том авлогтомос ихлэ жижигхэн янз бүрийн бүтээлүүд байсан. Тийм байшингууд нь байна. Азийн хэсэгт нь болохоор хөвчлэн Хятад, Тайландын үзүүрүүдсэн дээрийн шавар шаасан эдлүүд ховцос зэрэг тэгээд үнхээр их үзэх юм зөндөө байсан. Энэ үнхээр гоё байсан. Тэгэхээр бүр Германы нийслэл Берлинд тэгсэрний үнгүү байсан үнхээр гайхалтай байсан. Тэгээд бас дээд давхраас ингээд цонхоор хараад Берлинийг яг энэ төв хэсгийн талдаж байгаад үнхээр үзэсгэлэнтэй байсан. Баруун талд гарч байгаа ногоон дээрстэй бөөнхий оройтой байрлал бол Берлиний дамгийн сүм. Тэгээд Герман европчууд христтэй шашинтай учраас хасаагүй сүмийн байрлалууд байдаг. Бүр санаандгүй явж байгаад Монголынхаа элчинтэй таалцсан. Тэгээд нэг баавар энэ зөв агуулж манай ажилтнч бүр Германы элчинтэй бичсэн. Тэгээд бид хэд болоод хэмжлэх хэлбэрээр давсан. Германд болоо Европын орнууд ингээд замд гудамж нь явж байгаа тайгаа гоё ингээд уух хүндний ус байж байгаа. Тэгээд өөрөө усын цавтай явж бол дүүгээ тавчдаг. Би тэгээд саваад өгөж аваад энэ Checkpoint Charlie гэдэг газар байсан. Энэ болохоор зүүн баруун Германы хооронд дамжигдаад за энэ шалган газдаг байсан газар байгаа гэсэн үг. Хүүдэн дайны үеэр тэгээд энэ газрыг 1963-нд 6 сард Америкийн ерөнхийлөгч асан Джон Кеннеди ирж үдчихсэн байл. За бид тэгээд өлсөд Монгол хааллын газар Германд байдаг цорын газар нь баг Монгол хааллын газар хуушур хаваас дэсэн байгаа. Тэгээд очсон чинь тогтчлт нь яг тасцаг зөндөө тийм Монгол юм үндэсний хувцастай хүмүүсийн зургтай. Тэгээд Монгол дуутай айгуу гоё урамсгалтай. Тэгээд угаасаа Монгол хүмүүс ажиллаулдаг. Тэгээд манай хоёр Монгол хүмүүс харлаа гэдэг баярлаа. Туурч өгөөд тэгээд бид хуушур авч ицсэн. Тэгээд хуушур нь болохоор тавцаа бүр дам махтай биш төмстэй луунтай кимчитэй гэд янз бүрийн төлөвлөлийг байдаг юм лээ. Би болохоор төлөвлөлөөс нь авсан. Тэгээд
манай болохоор дандаа хатагаас нь авч ирсэн нэгэд аюу гоё амттай байсан бидээ сүйтэй зай авсан. Манай Чингис илүү Монгол пи байсан тэрийг авч ирсэн баа. Тэг бод итлээ дөндөө цадаад Монголоо амьсгалаа мэдээд сайхан болоод гасаа. Тэг хуушаа нэг наваад идэж болно эсвэл ингээд багц болоход 3-аар юм уу 5-аар нь авч болдог. Гэх юм бол салаад дүнгүүд агалдаг юм билээ. 5% шүү хам бол 3 төрлийн мэлүү 4 төрлийн салаад агалжсэн. Тэгэхээр салаадуудаа бас ер нь хүсвэл өөрөө сонголтоор авч болдог юм билээ. Нөгөө маань цэвэн авсан. Тэгээд бас яг постны болоод бүгдээ ер нь хуваагаад шалаад дөрүүлээ под хийцаадсан шүү. Берлин Германы нийслэл тэгээ бас муужхот ойлцоогоор 3.8 сая хүн амтай гэж үздэг. Монгол улсын хүн амаас бол их. Тэгээд Европын холбоон дотор нь бол хамгийн том олон хүн амтай хоттой тооцогддог. Тэгээд Берлин дотор 12 дүүрэгтэй. Шпрейгаул Даме гэх том олоос гадна жижиг олон гол нууц төрн байдаг. Тэгээ ер нь бол хүн болгон англи хэлээр ярьдаг юм билээ. Айгуу тийм интернэшнл олон улсын хүмүүс их амьдардаг, оюутнууд их байдаг. Тэгээд өөрт том голтой болохоор янз бүрийн олон замнууд суугаад тэгээд замн дээр хүмүүсээс суулгаад хотоороо тойрон завтай тойроо ил хийдэг юм билээ. Тэгээд тэр бичлэгийг маань дараагийн блогноос үзээрэй. Хаалт тавьсанд баярлалаа.